Яг за юу хэцхан. Ойр төстэй бичлэг уулзаагүй. Сонирн биш дээ гэдэг шиг. За өнөөдөр нэг онцгой спешиал арга хэмжээтэй учраас ямар ч энэ бичлэгийг өнөөдөр хийчихлээ гэж бодлоо. Номын нээлттэй даагуудааг очиж үзэж байгаа. За тэгээд энэ нээлтийн үйл ажиллагаа ямар болдго юм байна. Өөрөө танилцахаас гадна бас тухайн арга хэмжээний процессыг бол боломжтой бол бичих иймэрхүү бодолтой байна. Тэгээд үүнээс өмнө улсын их төлхүүрийн тэнд нэг түрээс байгаа. Тэрний зураг авалтыг хийчээд цашууд явна гэсэн үг. За ядаргаа тайлбар гişүүл гинэ. Одоо 4-5 цагийн арга хэмжээ учраас наа нэг хоол идэх таа гэж. Нүүц асар их бидний өв баялаг гадаад хэл дээр байгаад байгаа. Уг нь энэ өв баялагийг хэлтэй устай хэл усгүй. За бүгдэнд орой минь төргий. За номын нээлт сайхан болсон. Даагуудаа номын нээлтэнд очиж үзсэн. За сэтгэгдэл мэдээж өндөр байна. За тэгээд ганцхан номын нээлтгэлтүүгээр бас лекц байсан учраас бас үр дүнтэй байсан. За тэгээд ном маань ямар утга агуулгатай вэ гэхээр Сүбэтэ Баатарын тухай Сүбэтэ Баатарын амжилт бүтээлийн талаар яригдж байгаа. За үүнээс товч мэдээллийн хувьд гэх юм бол ганцаар захирал мэдээж далд ухамсар болон стратеги гэдэг хоёр лекцийг одоо сэдв болгон одоо лекц тавьсан байгаа. Үндсэндээ бол өнөөдрийн арга хэмжээ 3 хэсгээс бүрдсэн гэсэн үг. Далд ухамсар, стратеги, за тэгээ 3 дугаарт номын хилцүүлэг буюу номын одоо тухай тийм ээ явж байгаа. За тэгэхээр эхний удаа өнөөдөр бол мэдээж номын тухай нэг яриад ах шаардлагагүй байх. Уусаа одоо маргаашнаас гэтэл номын дэлгүүрүүдээр тараагдаад явах байх. За гол нь далд ухамсар болон стратегийн талаар бас тодорхой ойлголтыг л би та бүгд өнөөдрийн одоо сонссон мэдсэн зүйлэл товч байдлаар хэлье гэж бодож байна. За тэгэхээр далд ухамсар гэдэг зүйл нь юу вэ гэхээр далд ухамсар маань хэрхэн бий болсон, яаж бий болсон. За тэгээд хэрхэн ашиглах ёстой, ямар үр дүнд хүрэх боломжтой вэ гэдэг зүйл ашигласнараа. Энэ талаар бол мэдээлэл хүргэсэн байгаа. Тэгэхээр далд ухамсар маань өөрөө бол хүний өссөн торсон орчин гэр бүл тэгээ өөрийн бодол гэд маш олон хүчин зүйлээр одоо нөхцөлдөж бий болж байгаа. За энэ далд ухамсар гэдэг зүйл маань хүний амьдралд яаж нөлөөлөх вэ гэхээр хүн ил ухамсараар буюу 5% нь ил ухамсар байдаг. Тэгэхээр өдөр тутмын шийдвэрийн 5% ил ухамсар нөлөөлнө, үлдсэн 95% нь далд ухамсар нөлөөлж идэг. За тэгэхээр далд ухамсар маань өөрөө далд ухамсарыг хэрхэн бий болгож өөрөө ашиглаж бүрэн чадах хэмжээнд тийм ээ суралцах вэ гэхээр 3 хүчин зүйлээс нөлөөлж байгаа. Нэгдүгээр бодлын хүчээр. За тэгэхээр хүн өөртөө зорилго тавих боломж байна тийм ээ. Тэгэхээр энэ хүү зорилгын хүрээнд тодорхой зорилго маань өөрөө бодол байдлаар далд ухамсар руугаа байнгын шийдчихнэ гэсэн үг. За ингэ шүү, тэгэн шүү тийм ээ. Ийм байх хэвээр. Одоо магадгүй би номер 1 тим
юм болно ч гэдэг юм уу те. Тэгэхээр байнгын ийшээ шидэхийн тулд бодлороо ил ухамсараар буюу тарих бодлороо далд ухамсарлыг байнгын мэдээллийг сануулгах шийдэж явах хэрэгтэй. Тэгэхээр далд ухамсарл өөрөө 24 цаг ажиллаж идэг. Тасралтгүй ажиллаж идэг учраас хэвээ би номер 1 гэх юм бол тэр одоо таны хүсэж байгаа ямар нэгэн номер 1 зүйлийн хийхэд шаардлагатай зүйлийг ингээд байнга хайна гэсэн үг шүү дээ. За хоёрдугаарт задал зуршлаар. За задал зуршлаар гэхээр магадгүй сайн зүйлийг байнга хийгээд байх юм бол энэ нөр далд ухамсарт шингэждэг. Одоо бэлтгэл хийдэг хүн бол бэлтгэл хийхгүй байх нь өөрөө маш тийм хийхгүй удахаар тийм сонир мэдрэмж авдаг болчдөг. Тэгэхээр яг тэр далд зуршлыг бий болгохсноор далд ухамсарт бас нөлөөлж чадна. За 3 дугаарт бол сэтгэл хөдлөл буюу тодорхой хариуцлага. За өнөөдөр би одоо жишээлх юм бол таны ямар нэг юмыг дагаа авчлаа гэхэд хариуцлага үүрж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ өнөөдрөөс эхлүүлээд би тодорхой хариуцлагатай байх учраас далд ухамсарт за тэрийг би тийхээ шүү, ингэж болохгүй шүү, ийм хий шүү гэдэг ийм нэг хариуцлагыг л өөртөө байнгын үүрснээрээ далд ухамсарт бас нөлөөлж идэг. Тэгэхээр би унтчихсэн ч за ямар нэгэн байдлаар гадуур дотор ажил амжуулж исэн ч гэсэн тэр зүйл байнга ингээд явж ийн гэсэн үг шүү дээ. Далд ухамсарт ингээл байнга санах байнд явж идэг. За иймэрхүү байдлаар хүн хэрэгжүүлдэг. За тэгээд далд ухамсартайгаа илүү одоо энэ нэгт холбоож ойлгоснороо хүн хүлээж зөвшөөрж ойлгоо шүү дээ. Далд ухамсар байдаг гэдгийг хүлээж зөвшөөрөөд ойлгоснороо ямар үр дүнд хүрэж болох юм бэ гэдэг талаар л ярьсан байна. За хоёрдугаарт стратеги. За стратеги яагаад чухал вэ гэхээр одоо Сүбэдэ Баатарын хувьд гэмэл 65 удаагийн дайнд дулаанд орсон байна. Ганц ялгаадаг гэхээр энэ аз байсан уу эсвэл тодорхой процесс буюу одоо стратеги байсан уу гэдэг зүйл. За мэдээж бол стратеги гэдэг зүйл бол байсан байна. За тэгээд стратегийг тэгвэл яаж ашиглах юм? Чи ашигласнараа, би ашигласнараа одоо бүх хүн ашигласнараа одоо ямар үр дүнд хүрч болох юм бэ гэдэг талаар ер нь ярьсан гэсэн. За стратеги мөн үндсэндээ бол 3 хэсгээс бүрдэж байгаа. Нөхцөл байдлын анализ гэдэг хэсэг. За хоёрдугаарт зорилго, шийдэл, бодлого за ингээд үйлдэл гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. За нөхцөл байдлын анализ гэхээр өнөөдөр ямар нэг асуудал байлаа гэхэд тэр асуудлын гол учир зангилааны мөн чанарыг олсноороо зорилго болон шийдэл, бодлого нь аянда уран гарч ирнэ. Ингээд тэр асуудлыг бодлого, шийдлээ дагуу үйлдэл хийснээр энэхүү одоо стратеги буюу үйлдэл маань өөр үр дүнд хүрч байгаа. За тэгэхээр стратегч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр за явсан газарт нь мөр үлддэг буюу үр дүнд хүрсэн газрыг стратегч гэх юм байна лээ. За тэгэхээр бид нар ямар нэгэн ажил хэрэгжүүлнэ. Тэр нь ямар нэгэн үр дүнд хүрч байгаа бол тэрийг стратеги нь хэрэгжиж байна буюу үйлдэл хийж байна гэдэг зүйл. За хамгийн яг олон хүмүүсийн жишээ дурдсан. Тэгтээ одоогоор амьд сэрүүн байгаа хүнд бол Elon Musk тийм ээ. Elon Musk ч юм бол одоо ингээд 4-5 салбарт зэрэг одоо амжилттай бизнес авч явж байна. Гэдэг чинь өөрөө ганцхан биш 4-5 салбарт. Гэхдээ энэ чинь бүр дэлхийн топ хэмжээнд авч явна гэдэг чинь стратегийн хувьд бол дэлхийн хүлээн зөвшөөрөх хэмжээний стратегч мөн үү гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа. За ингээд олон мэдээж зүйл бол яригдана. Гол нь стратегч гэдэг хүн хандлагаас шалтгаалж байгаа. Стратегч болох анхдагч одоо шаардлага нь хандлага зөв байх юм бол стратегийг хэрэгжүүлэх боломжтой. Тэгээ эн чинь нэг одоо лекцэн дээрээ бол 1200-аад онд Чингис хааны байлдан дагуултын үеэр очихоор зүгээр нэг энгийн адуучин залуу малчин хүмүүсийг одоо сэлэм жад бариулаад бамба бариулаад ингээ алс сул дэлхийн талыг эзлээд явчихна гэдэг чинь өөрөө маш том стратеги буюу баг цэрэг болгоно стратегич байсан мэт тийм ээ. Цахилгаан баттай ийм байсан байна гэдэг ингээд зүйл бол яригдж байгаа наа. За тэгэхээр өнөөдрийн хувьд зөв дүгнэлт хэлэх юм бол за далд ухамсар болон стратеги гэдэг сэдвийн хүрээнд өөрийнхөө одоо зорилгыг илүү бас дахиад баяжуулах байдлаар өмнө нь яг энэ чиглэлийн сургалтанд би ганц зэрэг сахарлын сургалтанд сууж яасан. Гэхдээ энэ бол номын нээлт гэдэг утгаараа илүү баяжуулсан байдлаар бол тайлбарлаж лекц орж байсан. Тэгэхээр эндээсээ бас илүү мэдлүүдийг олж аваад явж байгаадаа бол өнөөдрийн хувьд бол яг нэлээ нөгөө үн цэнтэй байсан. Тэгээд анх удаагаа бас нөгөө номын нээлтэнд очсон гэдэг утгаараа тэ спешиал гэж ярьсан. Тэгэхээр спешиал ер нь өдөр болж өнгөрсөн. За иймэрхүү байна. Тэгээд өөр тайван гэх юм бол уулын бичлэгүүд бол байнга орохоор
амар гоё бодож исэн авчиг. Тэгээд жоохон юм нэг жижиг шижиг асуудал буюу нэг шийдэх юмнууд байгаад байна. Тэгэхээр тэр шийдвэр бүрэн болтор би ч ялангуяа ингээ нэг жоохон фокуслж ажилладаг учраас олон юмд ингээ хамгаалаад байх магадaltaй байдаг учраас цөөхөн юм дэр хийждэг. Тэгэхээр би нөгөө өнөөдөр хийх бичлэг жохлоо эсвэл миний тэр нөгөө асуудал буюу одоо ингээ тий стратегид гэж ярих юм бол стратегийн төвшөнд байгаа асуудал жохлоо гэдэг ингээд тэр нэг тавигдаад тэгээ тэрийг хийгээд ингээд жоохон бичлэг яг хийхдэггүй байна. Тий. Уул нь 10 сард ална гэсэн боловч алсангүй. За тэгээд ер нь бол яг бичлэг бол хийгдэх юм байгаа юм шүү гэж өөрийгөө л одоо зөвтгөх юм да. За тэгээд сайхан амраарай bye guys.